Өнөөдөр харин нэгэн талын ажлын хэсэг хогийн хог хаягдлын тухай эрхцэн орчныг сайжруулах тухай ярьж байгаа болохоор би ер нь хамтд нь хог гэдэг утгаар нь яг үнэндээ гэхэд Монгол улс яг хогны л орн болсон шүү дээ. Хогондоо дарагдцсан. Тэгээд би хэлээд байгаа нь энэ нийлэг хальсан уудны тэр хуулийг яагаад юу яатсан хоригдсон. Тэгээд дахиад ягаад засгийн газар нь тогтоол гаргаад дахиад ягаад хоригддیں۔ Тэгэхээр энэ тал дээр энэ ажлын хэсэг бол ажиллах байсан байхгүй юу? Ажиллах байсан. Тэгэхээр ажиллаг байна л гэж би энэ талыг ерөөсөө олж хараагүй байна л гэж үзэх гээд байгаа. За тэр ер нь татврын нэг төрөл энэ хураамж тариф л яриад байна. Одоо сая өөрөө яриа л юм тийм ээ. Хог их тарж байгаа аж ахуйн нэгж бол их л мөнгө төлнө, хураамж төлнө. Хог тэрийг багасгахын тулд бол багал хэрвээ хогоо багасгах юм бол баг хураамж төлнө л гэдэг энэ. За хэд нэмэр хариулах вэ? Ажлын хэсгээс дөрөв нэмэр хариулъя. За би Батчмын гишүүний хариултанд орслоо. Ер нь бол бид нар яг энэ ажлын хэсгийн хүрээнд судалгаа хийсэн байгаа. Аж ахуйн нэгжээс гарч байгаа холимог хог хаягдлын бүтцээр нь ангилаад үзэхээр нийт хогийн цэг дээр хайж байгаа одоо хог хаягдлынх нь 30-40% дандаа ангилах боломжтой хог хаягдал байгаа байхгүй юу? Энийг нөгөө тарифын нийжил болохоор хүмүүс ерөөсөө шууд холж ачаал төлбөрийн төлөөд байгаа. Тэгэхээр бид нар бүр яг CU гээд сүлжээ дэлгүүр дээр ангилтын туршилт хийгээд тэр дэлгүүрээс гарч байгаа хог хаягдлын 30-40% нь дандаа давхир буюу дахиад одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах хог хаягдал байгаа. Тэгэхээр энийг аж ахуйн нэгж байгууллагууд эдийн засгийн эргэлтэнд оруулаад мөнгө болох юм бол зөвхөн тэр сүлжээ дэлгүүрээс гарч байгаа хог хаягдлын хэмжээ 40-50% буурах юм боломжтой харагдаад байгаа. Тийм учраас бид нар энэ ангилын ялгалтыг илүү дэмжснээрээ зардал багасгах нь аж ахуйн нэгжээс гарч байгаа төлбөрүүд бол багасаа явах юм байна гэж ингэж харж байгаа. За бүрийн Батчим гишүүнд олруулъя. Ажлын хэсгийн санал дүгнэлттэй би танилцсан харин бүрэн танилцсан. Тэгэхээр энэ санал дүгнэлтэнд яагаад аюултай хог хаягдал гэдэг энэ нэр томьёол ороогүй, огт ороогүй ах юм. Хаана вэ? Аюултай хог хаягдал. Тийм үү. За тэгвэл уучлаарай. Тэгээд ер нь одоо яг энэ хог хаягдал боловсруулах, дахин боловсруулах үйлдвэр яг улсын хэмжээнд хэд байд юм бол? Үнэхээр энэ татвар бий болгох тийм ээ, энэ хураамж тогтоох. Яг энэ хураамжийг тогтооход яаж хог хаягдлыг аж ахуйн нэгждэр очиж яаж хэмжих юм бэ? Юугаар хэмжих юм? Яаж бүртгэх юм? Энэ асуудлууд чинь маш бүдэг байна шүү дээ. Хог хаягдлын үйлчлэгээний энэ хураамжийг яаж тогтоох? Тэр механизм нь юу юм? За дөрөв нэмэр хариулъя. Улсын хэмжээгээр одоо хог хаягдал дахин боловсруулах нэг 67 үйлдвэр бүртгэлтэй явж байгаа. За үүнээс Улаанбаатар хотод бол идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 37 үйлдвэр байна. За үлдсэн үйлдвэрүүд маань улирлын шинжтэй ажилладаг. Зарим үйлдвэрүүд маань одоо зуны улиралд зөвхөн одоо ажиллах ийм байдлаар бол явдаг байгаа. Нийтдээ одоо 37 үйлдвэр дээр бид нар Улаанбаатар хотоос гарч байгаа нийт дахин боловсруулах боломжтой хог хаягдлын 12% бол эдгээр үйлдвэрүүд бол боловсруулж байна. За дараагийнх нь ямар асуулт вэ? Тарифын хувьд бол яаж хэмжих юм бэ гэдэг. Бид нар яг одоо болвол сангийн яам байгууллага орчны сайд, сангийн сайдын баталсан юун дээр хог хаягдлын зардалд үндэслэн тариф болвол ингээд батлаад явж байгаа. Хэдийн хэмжээний зардал гарантийн төрөлсөн. Шинэ тарифын системээр бид нар энэ зардалд За дөрөв нэмэр гүйцэж хариулъя. За шинэ тарифын системээр бид нар энэ зардалд үндэслэн биш гарч байгаа хэмжээ буюу аж ахуйн нэгжүүд дээр метр куб эзэлхүүнээр нь хэмжсэн тариф тогтооно гэж ингэж одоо үзэж байгаа. Эзэлхүүнээр нь буюу одоо ямар нэгэн аж ахуйн нэгж бидний судалгаа хийсэн аж ахуйн нэгжүүд дээр яг нэг метр кубын юм уу
Нэг бол одоо 700 литрийн хогийн савнууд байгаа байхгүй юу? Тэр хогийн савнуудыг бид нар яг тэр тариф дээр юу метр куб буюу эзлэхүүнд үндэслэн тариф буюу олон улсын жишгээр ингэж явна гэж тооцож байгаа. Одооны энэ зардад үүссэн тариф болохоор харилцан адилгүй том жижиг ялгаагүй нэг үн тогтоочхоор бид нар зарим нь одоо бага хог гаргадаг нэг төлөөд байна, их хог гаргадаг нь бага төлөөд байгаа. Ийм учраас бид нар энэ эзлэхүүнд суурилсан тариф тогтооно гэж ингэж тооцож байгаа.